эсрэг утгатай үгээс жишээ татаа ярив. Нэгдүгээр үг нь бол одоо хүү гэдгийнхээ эсрэг утгатай үг. Хүүхэн гэж хэлдэг. Хэрвээ хэдийгээр бас охин үг гэдгээс хэлдэг шүү дээ. Эсрэг утгатай үгээс хэлдэг. Тэгэж маас ингээ яриа дотор хүүхэн гэж хэлдэг. Ийм байж барагтаа бүр эсрэг утгатай хүүхэн гэж хэлдэг. Яг охин гэж бич болно бас болно. Эсрэг утгатай. За өрлөө гэсэн эсрэг утгатай нь бол олонхын улсад өрлөөг бол ороо гэж шууд хэлдэг. Үүндээ өрлөө гэсэн үгнийх нь эсрэг утгатай. Өдөш. Өдөш. Хурц бол одоо мэднэ. Ямар их хурц ухаантай. Гоёсгэн утга ямар хурц юм. Утган дээр их мохо. Мохо. За өтгөн бол одоо энэ яа нэг шингийн имээс нь өтгөн болчих. Имээс эсрэг утгатай үг нь шингэн болчих. Өтгөн гэдэг чинь эсрэг утгатай үг нь шингэн. Сахлах бол одоо энэ сэрэг. Энэ бол юун дээр хэрэглэнэ? Ургамал дээр хэрэглэнэ. Ямар их сахлах ургамал эсрэгээр сэрэг. Эсрэг утгатай. Зузаан бол одоо олонх бол бүр мэднэ. Зузаан гэсэн нэмгэн. Ямар юм зузаан ном бэ гэж хэлдэг. Тэгвэл нэмгэн ном. За магтах бол одоо манаас эсрэг утгатай. Уруушаа бас энэ юу гэж шүүмжлэх. Энэ тэр багш тэрийг нэг өнөөдөр магтлаа. Харин тэрийг нь шүүмжлэх гэж хэлдэг юм. Эсрэг утгатай. Уруушаа шүүмжлэх бүр юм. Энэ самбар юунаас бол би бичсэнгүй. Харангуй бол одоо эсрэг утгатай. Гэгэн тунгалаг. Харангуй гэж холбоог ярьдаг тийм эсрэг утгатай. Дорн зүг туяарлаа гэж. Эсрэгээр нь өрнө. Маас одоо дорн дахин гэж хэлдэг. Дорн дахингууд өрн дахин гэсэн. Эсрэг утгатай байна. Найрлаг бол одоо энэ юм ямар сайхан найрлаг хийсэн. Ангуудыг тааруулсан гэдэг юм уу? Ойдлоор нь хийсэн ч болог бүтцээр хийсэн ч болог найрлаг сайхан хийсэн байна. Чиний энэ ямар бүдүүлг юм бэ? Сайхан найрлаг хийнэ. Эсрэг. Тэгвэл хамгийн сүүлийн номхон бол одоо мас тэмээ мантер хэрэглэдэг. Ямар сайхан номхон тэмээ унаа явах. Идэж хэрэглэх гэдэг. Эсрэгээр дош хиймэ гэж.